За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ итгэл доторх мэдлэгээ хэлээ өрөөдгөө танд урддаг Христ итгэлд подкаст мань хүрч байна. Тэгээд энэ удаа бид нэг үзэгчээс өндөрсөн асуултын дагуу тэгээд ярилцах гэж байна. Тэгээд энэ сэдв маань үнэхээр бас гоё сэдв. Тэр нь юу гэж асуусан бэ гэвэл Христэд итгэгч хүмүүс бөө мөрөглийг юу гэж ойлгох вэ? Тэгээ бөөгийн өөрийн биедээ дуудаж байгаа сүнсний талаар бид хэрхэн ойлгох юм? Тэгээ бид нар бас яаж хариу үйлдэл үзүүлвэл зүгээр бэ? Библиэд бас энэс өөр сүнслэг тухай, Библиэд бас ийм сүнслэг мэдээллийн тухай ойлголт байдгүй гэсэн ийм асуултуудыг тавьсан байна. Тэгээ энэ дээр үндэслээд бид нэр хоорондоо ярилцах гэж байна. Тэгээд ер нь бөө гэж юу юм те? Үүсэл гарлан хаас эхэлчих гэдэг талаас хаандаа бас ярилцаад эхлэе гэж бодож байна. Тэгэхээр бөө гэж юу вэ гэж нэгэнд асууж байгаа юм чинь одоо бөөгийн гарал үүслийн талаар бас тэдний үзэл баримтлалын талаар яриулж байгаа хэрэг тийм. Тэгээ ямар ч юуны төрөнд бөө өөрөө тийм тогтсон ном судар гэж юм байдгүй юм байна. Тийм болохоор ер нь одоо ингээ харахаар хүн болгон бөө болгон өөр өөр ингэсэн одоо нэг өнцгөөс юм яриад байгаа. Тэгэхээр одоо ярих гэж байгаа зүйл маань за бөөгийн талаар судалсан тэр Монголын том түүхч нарын тэр бүтээлүүдээс одоо баримтуудаас авч хэрэгжилж байгаа гэдэг бас хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. Тийм мэдээлэл болох үднэс. За тань мэдхүү үднэс ямар ч бөө маань одоогоос 50,000 жилийн өмнө үүссэн гэж үздэг юм байна. Ер нь дэлхийн нийтээрээ тархсан Африкт, Европт, Төв Азид, Америкт гэдэг. Тэгээд тэд нар тийм 44-өөс 50-аас 44,000 жилийн хооронд үүссэн байт юм байна. За тэгэхээр бөөгийн одоо гол үзэл нь юу вэ гэхээр бүх бодисыг, уул усыг, ургамал, одоо байгалийн үзэгдлүүдийг амьтай, онгоцтой гэж үзээд тэднийг тахих, шүтэх. За энэ бол одоо тэдний хамгийн гол үзэл баримтлал юм байна. Тэгэхээр Монголд үүссэн одоо Монгол Төв Азид бол одоогоос 44,000 жилийн өмнө үүссэн гэж үздэг юм байна. Энэ нөгөө археологийн үүднээс авч үзэх юм бол дунд чулуун зэвсгийн үед үүссэн. За энэ үед хүмүүс гал одоо галыг олсон байна. За энэ үед Монголд болохоор ерөнхийдөө нөгөө Арслан цаан, Савагт хэрэс, Сэдмэн соёот бар энэ төр амьдарч ирсэн юм болж. Тэгэхээр энэ маш эртнийх энэгээр юу хэлэх гээд байгаа гэхээр үнэхээр хүү нэгдлийн үеийн одоо тийм шүтлэг болж таарж байгаа юм л да. Тэгэхээр энэ нөгөө талаараа бөөгийн үзлийн талаар ярих хэрэгтэй байна. Тийм бөө ер нь бөөгийн үзэл нь юу гэхээр амьдралыг одоо яаж үүссэн бэ гэж үздэг вэ гэхээр 3 ертөнц байдаг гэж үздэг юм байна. Ерөөсөө дэлхийн нийтийн бүгд ер нь энэ дээр адилхан. Тэгээд дээд ертөнц, доод ертөнц, дунд ертөнц гэдэг. За Монголд бол энийг төв гэдэг үгээр хэлдэг юм байна. Дээд төв, дунд төв, доод төв. За тэгээд энэтэй холбогдуулаад нэг юм амьдрал дэлхийн үүссэн нэг юм домог байна. Тэр домгон дээр яасан гэхээр эхлээд дээд төв, доод төв хоёр үүсээд тэгээ ягаад ч юм дээд төв, доод төв хоёр хоорондоо тулаан байлдаан үүссэн баг. Тэгээ энэ байлдаанд дээд твийн Хайрхан Баатар, доод твийн Эрлэг Баатартай тулалдаад тэгээд дээд твийн Хайрхан Баатар ялсан учраас энэ ялалтаас үүдээд дунд төв буюу хүмүүсийн амьдарч байгаа ертөнц дэлхий үүссэн гэж үздэг юм байна. Тийм болохоор монголчууд ер нь одоо ч гэсэн тэр үеэс ахуулаад баг одоо нэг хөгшчүүл хаяа ярьж идэг нөгөө хайрхан гэдэг үгийг хэрэгэлдэг юм байна. Тэрийг ямар нэг юм тохиолдолд хайрхан өршөөгөөрөө хайрхан минь гэдэг тий. Тэгж хэлдэг нөгөө зэрэг нэмхийн кинон дээр бүр их тод гардаг шүү дээ тий. Аянг загсан чи хайрхан ямар их таалж байгаа. Тэр хайрхан гэдэг нь тэр дээд твийн Баатар хэлээд байгаа. Тийм учраас тэр дээд твийн Баатартын залбирдаг одоо юу гарсан байгаа юм л да. Тийм зан үйл. За одоо үеийн бөө мөргөл гэдэг бол одоо онцгой бид нэр ерөнхийдөө бол мэдчихэж байгаа тийм. Одоо сошиалор бүр ил гараад бөө хийж байгаа. Тэр хэрхэн зан үйлээ хийж байгаа талаар мэдээлэлүүд бол ерөнхийдөө бүхэнд байгаа л та монголчуудад дэлхийд дээр нь байгаа. Тэгээ тэр үзэл нь одоо бисаа зөний ярианаас ойлгож байгаа гэж байна. Дунд төв үүссэн гэж ярьж байгаа тийм. Тэнд байгаа хүмүүс нь одоо зарингууд тийм. Тэнчнээс сүнсээ дуудаад өөрийнхөө бид оруулж байгаа гэж ойлгож болж байна тий. Тийм ер нь энэ бөөгийн
үйлдэл бол 3-ын тоо их чухал юм шиг байлээ. Тэгэхээр ямар ч сан 3 ертөнц байдаг. Тэгээ 3 ертөнц байдагтай адилхан бас 3 сүнс оршин байна гэж үздэг юм. Тэгэхээр бөө маань нэг талаараа бас нөгөө нэг энэ түүхийн явцад хөгжөөд явцсан байдаг юм байна л дээ. Эхлээд ер нь бөөнөр одоо өвхлийг их сонин ойлгодог байсан юм байна. Бүр анх одоо энэ яг тэр үүсэж явах үедээ юу гэж ойлгодог байсан бэ гэхээр хүн үхэх нь за зөвсөө хувиргаад нэг тийшээ хэсэг хугацаанд явчлаа гэж үздэг байсан юм. Тэгээ тэр зөвсөө юунд хувиргадаг вэ гэхээр амьтанд ямар нэгэн амьтан болж хувираад хэсэг явчих чинь гэж үзээд тэгээд одоо тэрнээс үүдээд нөгөө нэг тотем шүтлэг гэж байдаг шүү дээ тийм ээ. За одоо чон бугыг жишээ нь ингээд шүтэж явах чинь энэ бол тэр нэг үхэлтэй холбоотой. Бөөгийн үхлийн талаарх ойлголтоос гарсан юм байна. Тэгээ одоо нөгөө талаараас энэ дээр ярихад нөгөө бөө гэдэг маань шаманизм гэж яриад байдаг шүү дээ. Шаман гэдэг үг нь нөгөө манж тунгус үг юм байна. Тэр үгний саман буюу одоо мэрэг төлөг гэдэг үгнээс одоо шаманизм гэдэг тий энэ бөөг ерөнхийд нь нэрлэдэг энэ нэршил гарсан юм байна. Тэгэхээр за эхэндээ ингээ бөө маань энэ үхлийн талаар ингээд хүн нэг хэсэг зөвсөө хувиргаад өөр тийшээ явчлаа гэж боддог. Энэ үзлээрээ 30-аад мянган жил явсан байна гинэ. Ер нь судлаад үзэхэд. Тэгэж явж байгаад манай нөх 10 мянган жилээс эхлээд ер нь хүнд сүнс бэ гэдэг юм байдаг юм байна гэдэг. За энэ юутай холбогдож байгаа вэ гэхээр нэ зүйдтэй их холбоотой юм байна. За хүн ингээд унтаад зүүдэлж байгаа нь хүний тэр энэтэй холбогдоод хүнд оюун санааны сүнс буюу одоо хүний сэтгэлийн сүнс гэж ярьдаг юм байна л да. Тийм сүнс байдаг юм байна гэж үзсэн байна. Тэгээд тэр сүнс нь хүнийг унтчих үед биеэ хэсэг зур орхиж яваад тэгээд өөрийнхөө ажил үйлс хэрэгээ бүтээчээд буцаад биендээ ороход нь хүн сэрдэг гэж үзсэн байна. За тэгээ энэ үеэс эхлээд нөгөө хүмүүс цуурай гэдгийг мэддэггүй байж л дээ. Тэгэхээр нөгөө цуурай гэдэг чинь уул хаданд л цуурайтай шүү дээ. Цуурайтай. Талд бол байдгүй. Тэгэхээр нөгөө уул хаданд явж байгаад ингээд дуу чимээ гаргах үед цуурай гаргахаар энэ ууланд нэг юм байна. Талд байхгүй. Ууланд очихоор тийм цуурай гараад идэг. Тэгээд нөгөө талаар бас нөгөө нэг усанд өөрийнхөө дүрсийг харахаар хүмүүс өөрийгөө таньдгүй байсан гинэ. Тэгээд нөгөө өөрийгөө ингээд харчаад намайг нэг сүйтээсэн те нэг юм дагаа яваад байна. Нэг бол энэ усанд нэг юм амьдраад байна. Тэгээ энэ үеэс тийм учраас нөгөө уул усыг эзэнтэй гэж үзээд одоо ч гэсэн бөөмөргөл чинь нөгөө уулыг, усыг, модыг шүтдэг шалтгаан тэр нөгөө цуурай болоод өөрийнхөө дүрсийг ч юм уу хараад энэ ойлголтоос үүссэн байдаг юм. Тэгэхээр энэ энтэй адилхан нөгөө тэр зүүднээс болоод ер нь тэгээд зүүдэндээ харж болдог өөр амьдрал байд юм байна. Тэгэхээр энэ өөр тэр зүүдэндээ харж болдог өөр амьдралд очдог тэр газар хүрч чаддаг тусгай хүн байдаг гэж үзсэн. Тэр хүний юу вэ гэхээр бөө гэж үзсэн баг. Тэгээд эхэндээ бол бөөнөр эмхтэй хүн байсан юм билээ. Эмхтэй ч тийм удам яагаад гэвэл эхийн эрхт ёсноос үүдэлтэй. Тийм эхийн Монгол жирийн удагнууд маш их байдаг тийм. Удан гэдэг маань нөгөө итүүгэн буюу газар одоо их үндэс гэсэн утгатай үг юм байл шүү дээ итүүгэн гэдэг чинь. Тэрнээс нөгөө нэг удган гэдэг үг нь гараад тэгээд ер нь дэлхийн нийтээрээ ер нь эмхтэйчүүд бөө болдог байсан баг. Тий. Сүнс дууддаг. Тий шулам юм тий. Тий эмчнэр гэх юм их хэлсэн. Дэлхийн түүхийг харах юм бол Овг аймгийн зохион байгуулалттай үеэс ахуулаад ер нь бол одоо нэг шаманизм гэдээ яригдаад байгаа тий. Бөө шүтлэг маань тэнд байсан байж таардаг. Тэгээд тэгвэр барахгүйгээр юу гэдэг вэ гэвэл бөөнөрийн хийжсэн буюу одоо тэр удагнуудын одоо монголчлал ярил тий. Удагнуудын хийдэг байсан гол зүйл нь мэдээж өвчж шархацсан хүмүүсийг идгээх тий. Эмч тан одоо нэг тангаар найруулж идгээх нөгөө талаараа нэг сүнс дуудаад тэрүүгээрээ дамжуулж нөгөө хүмүүсийг идгээн тий. Бас нөгөө талаараа онцгой хийдэг байсан юм одоо дайн байлдаа одоо ан авгийн үед ч юм уу тий. Яг нэг заавалч гэдэг удаан имигнээсээ өөрийнх нь шавх хаюул гэдэг нь юу идэг сүнсийн дуудал тэрүүгээрээ өөрийнхөө эр зөргөө хайрладаг тийм. Мада нэг үгээр хэлбэл удаан имгэн ба нэг бодлоо овгийн ахлагч байх гэдэг тийм. Нөгөө талаараа тэр эмч буюу хамгийн хоёр хүнд хэрэгтэй чухал үнцгийн манлайлагч байгаад байгаа байхгүй ерөнхийдөө. За тэгээ ийм мэдээж бид нар бөөгийн талаар бол монголчууд нэлээд сайн мэдлэгтэй. Ерөнхийдөө бол одоо үеийн бөөгийн талаар бид нар аягүй их сайн мэдлэгтэй. Тэгэхээр нэг асуултынхаа даваа асуулт гоо одгоол асуулт байгаа тийм.
Яаж Христ итгэлийн нүдээр бөө мөрөглийг бидний хэрхэн харах юм бэ? Бөө хүмүүсийг одоо удган хүмүүсийг бид нар юу гэж ойлгох юм те? Энэ үнэхээр муу хүмүүс юм уу? Эсвэл бол муу сүнсэнд ижигдсэн хүмүүс юм уу? Эсвэл бол ямар хүмүүс юм гэдэг талаар юм ярилцсан гэж бодож байна. Ер нь бол бөөг хүний одоо юу гэдэг те? Доторх мөн чанар бөө гэдэг энэ хүнийг нь бид нэр их ойлгох хэрэгтэй юм. Тэр өнцгөөс нь Библиэд юм. Тий, одоо хоёулаа итгэлийн Христ итгэлийнхаа үүднээс үзэл та тийм ээ. Тэгэхээр энэ тэгээд бол бид нэр мэдээж хэрэг бидэрт бол Библи байгаа. Тэгэхээр Библиэс эхэлсэн нэр. Тэгээ энэ ер нь энэ бөө мөргөлөөс гадна энэ шашин гэдэг зүйлийн нэг гол зангилаа нэр нь хүн өөрөө юм шиг байгаа юм л та. Эхлэл номон дээр гардаг нэг хүн болгоны их мэддэг нэг түүх байдаг нь Адам Ява хоёр жимс идсэн түүх байдаг. Эндээс ер нь эхлүүлэх зүгээр гэж бодож. Тэгэхээр энэ дээр нэг бидний нэг ойлгомоор нэг чухал зүйл нь юу вэ гэхээр хүнийг бурхан бүтээхдээ одоо нэг чөлөөт сонголт буюу одоо сэтгэн бодох, сэтгэлгээний дүгнэлт гаргах, анализ хийх, тэрнээсээ өөрөө одоо сонголт хийх ийм эрх чөлөөг өгсөн байна л да. Тэгэхээр энэ айгүй чухал болж байгаа энэ дээр нэгдүгürt. За энэ түүхийг бид нар харах юм бол яадаг вэ? Одоо нөгөө муу сүнс ирээд хэлдэг штэ. За энэ жимсийг чи идээч гэдэг ингэ санал болгодог тий. Тэгээд тэгэхэд бурхны тушаал бол байсан. Тэгэхээр хүн хэрвээ ийм чөлөөт сонголт байгаагүй байсан бол бурхны тушаал байгаа учраас робот ч гэсэн бол тэрийг ямар ч идэх програм байхгүй гэсэн үг шүү дээ. Тэр хүн өөрөө нөгөө нэг сэтгэн бодож байгаа учраас гинт тэр жимсийг харахад ухааныг нь задламар юм шиг харагдаж байгаа. Тэр ихэнд тэгээд аваад иддэг. Гэхдээ яг үүндээ ингээд харах юм бол одоо нэг нөхцөл байдлыг харах юм бол хүний яг оюун ухаан бас ингээд задарсан уу гэвэл асуудалтай тий. Хүн тархиныхаа 3-5% ашиглаж амьдарч байгаа. Юу н ашиглаж. Тэгээ бидний нэг сууд хүмүүс гэж ойлгодог хүмүүс маань ерөнхийдөө 7-8%-ийг нь ашиглаж байгаа. Тэр нь одоо Эйнштейн ч юм уу бусад сууд хүмүүс байна. Чингис хаан гэх юм уу те? Айкон одоо нөгөө мундаг тийм. Тэгэхээр энэ дээр ингээ харахаар бол тэгээд жимс идснээс шалтгаалаад бас нэг зүйл нь болж байгаа нь нөгөө хүн гимд унж байгаа те. Гмийн уналт. Тэгэхээр энийг бид нөгөө харахтаа сүнсээр өгч байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар бурхантай харилцаа өгч байгаа гэж ярьж байгаа тийм. Бас нэг үнцэг байгаа нь үнцэг байж болж байгаа нь ер нь Библиэр ингээд харахаар тэрний юу гэхээр хүн мэдлэгийн уналтанд орчиж байгаа байхгүй. Нэг өсөндөө баг ингээд нөгөө санамжаа алдсан хүн шиг ч гэх юм уу тийм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь маань эргээд нөгөө хүн гэмд унсны дараа буцаад байгаль дэлхийг одоо өөрийгөө таньж мэдэхтэй гэмт мөн чанараасаа таньж мэдчих эхэлж байгаа. Нэг жимсийг харахад нь оюун ухааныг нь задламаар харагдсантай адилхан тэр мод чулууг уус ургамлыг харахад нь өөрийг нь аврах юм шиг тий өөрт нь туслах юм шиг өөрийнх нь ивэх юм шиг харагдаж эхэлж байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг талаасаа хүний тэр чөлөөт сонголтоос гадна хүний танин мэдэхгүй тэгээд нөгөө хүнд гэмт мөн чанараасаа. Гэхдээ энд бас нэг бурханд нөгөө хүнд нэг өгсөн зүйл нь бүтээгч ярьж хах зүн совин. Тэр нөгөө Библиэлд магадгүй хүний дотор үн мөнхийг бурхан бүтээсэн гэж хэлсэн. Нэг талаараа энийг хэлсэн баг. Нөгөө талаараа Библиэлд бас хэлсэн байгаа тийм. Бурхан харанхуй үеийг харалгүй өнгөрөөсөн гэж. Тэгэхээр магадгүй энэ яг энэ хүмүүс тэр чулуу мод шүтээд ургамал шүтээд юмыг ингээ таньж мэдчихсэн бүр тэр балар үеийг бурхан магадгүй харалгүй өнгөрөөсөн гэж хэлж байгаа. Тэрийн үеийг хэлсэн болов уу гэж бас ойлгож болохоор л харагдав. Чиний ярьж байгаа үнцэг чи энэ тал руу гаяа те. Би одоо тэгж ойлгож бидний гол асууж байгаа бөө мөрөглийг бөөг одоо удгныг бид хэрхэн ойлгож харах вэ гэдэг. Тэд нэр тэгвэл ерөн бол төөрөгцөн байдлаар бурхныг хайж байгаа хүний төрөл гэж ойлгодож болж байна. Тий, ер нь бол дэлхийн нийтээр бүгд энэ бөөгийн талаар яг адилхан үзэл бодолтой байгаа учраас хүмүүс бүтээгчээ эргэж хайхтаа нөгөө унсан гэмт мөн чанар болон алдсан мэдлэгээ эргэж хайхтаа л нөгөө дахиад таньж мэдж байгаа тийм юмыг таньж мэдгэтэл айдсаар магадгүй зарим нь айдсаар гайхшлаар ингээ хөдөлгөдөд явцсан. Тэгэхээр энийг шинэ гэрэн дээр ч гэсэндээ Паул хэлсэн байдаг л да. Мэдээж бөө мөрөглийн тухай ярьж байгаа юм чинь яг энэ зан үйлтэй нэг нэлээд төстэй нэг Библийн хэсэг байгаа.
тэрийг мэдээж ухахгүй өнгөрч болохгүй. Тэр нь мэдээ Саул хааны тийш дээ. Самуэлийн сүнсийг дуудаж байгаа тийм нэг хэсэг байгаа. Мэдээж 1-р Самуэль номны 28 дугаар бүлэг дээр гарч байгаа. Энд нэг юм онцгой ойлголт. Одоо яг бид энд гарч байгаа энэ үйл явдлыг харах юм бол Монголын бөө мөргөлтэй удгантай сүнс ингээ биедээ оруулж ярьж байгаа та нэлээд төстөө нэг юм зан уул гарч байгаа. Төстөө гэдэг нь яг адилхан биш. Яг адилхан биш гэдэг нь юугаар гэвэл монголчууд их ихтэй яадаг гэвэл өөрийнхөө биедээ өнгөрсөн хүний буюу ураг удмынхаа хүний сүнсийг оруулаад эсвэл уул усны савдгийг оруулаад ингэж хүмүүстэй ярьдаг бол энэ дээр арай өөр жоохон хэлбэр харагдаж байгаа. Тэрний юу вэ гэвэл сүнс удагчаар дамжуулж Саулхаа Самуэльтай ярьж байгаа тийм. Ийм нэг хэсэг гарч байгаа. Мэдээж энэ хэсгийг бид нэр юу гэж ойлгох вэ гэдэг талаасаа хоёр үнцгийг ерөн Библи судлаачид гаргаж байгаа. Тэгээд нэг нь юу вэ гэвэл энэ ерөнхийдөө бол муу сүнс энэ бол муу сүнс. Харин нөгөө хэсэг нь болохоор энэ бол маш онцгой тохиолдолд Бурхны хийж байгаа ажил бөгөөд энэ бол Саулын сүнс мөн гэж юм. Хоёр байр суурин дээр зогсож байгаа. Тэгээд энэ хоёр байр суурин дээр зогсож байгаа. Тэгээд энд нэг онцгой зүйл харагдсан тэр нь юу гэвэл мэдээ Саул эхлээд хайдаг те Бурхныг. Ян бүр зүүдээ надад үзэгдээж гэж эсвэл үзүүлэгчээр надтай яриач гээд дээрээс нь Рим те надад энэ зүйлийн тухай хэлж өгөөч гэд хайсан боловч Бурхан таг дуугүй байсан гэж тэр Библиэлд бичиж байгаа. Тэгээд юу болж байгааг бол тэр өөрөө гаргалгаа гаргаж байгаа тийм. Тэгээд тэр гаргалгаа нь юу байсан бэ гэвэл Саулын тухайн үед яг тэр сүнс дуудагч, мэрэг төлөгчдийн тухай аюу мэдлэгтэй байсан харагдаж байгаа юм. Тэр хүнийг дууд олоод өрөөрэй гэж юунд зогсож байгаа юм тийм. Тэгвэл нөгөөдөл ч гэсэн мэдлэгтэй очоод маш хурдан олсон байгаа. Тэгээд энэ мэдлэг нь хаанаас вэ гэвэл эргэн тойрны улс орны тухайн үед яг ийм байсан юм байна. Жишээлбэл тухайн Африкийн те соёлд байсан байгаа энэ Канаанчуудад байсан, Египтчуудад өөрийн гэсэн тэр сүнс дуудагч, мэрэг төлөгч нар байсан байгаа. Филистчуудад байсан тухай яригддаг. Тэгээд дандаа дайн тулаанд орохынхаа өмнөх л юун дээр очиж мэрэг төлөгч дээр сүнс дуудагч дээр очиж бид нар тайнд орох уу, ялах уу, үгүй юу гэж дандаа өөрийнхөө эр зургийн тийм мэдээллүүдийг авдаг байсан яг. Яг энэний дагуу л үлдэж байгаа юм л та Саул. Тэгээд очоод ямар ч гэсэн мэрэг төлөгчтэй гараад идвэс Самуэль гараад ирдэг те. Энд нэг үзэгдлийг бид нэр бас мартаж болохгүй. Тэр нь юу вэ гэвэл хуучин гэрэн дээр байгаа хүмүүст одоо үеийн бидний Христ итгэлийн мэдлэг байгаагүй гэдгийг бид нар бас ойлгох шинэ гэрээний бид нар яг гэвэл тэднэрт Библи байхгүй. Дээрээс нь тэднэрт юу байхгүй байсан бэ гэвэл тэднэрт Дивааж ба там гэдэг юм хоёр ойлголт байхгүй. Тэднэрт нэг ойлголт байсан нь үхэгсдийн орн гэдэг юм ойлголт. Шиол гэдэг нэг гарч байгаа. Тэгээ тэнд байгаа хүмүүс нь ягаад гэвэл үхэгсэн хүмүүс тэнд үхэгсдийн орн буюу хүлээлгийн базар тэнд очиж байдаг гэсэн юм. Тэгээ тэндээс Самуэлийг дууцсан гэдэг ийм ойлголт өөрөө илгүү Саулд байгаа гэсэн үг. Тэгээ энд одоогийн бид нэр энэ түүхээр юу гэж харах вэ гэвэл Саул хаан Самуэлийг дууцсан. Самуэль гарч ирсэн. Тэгээд гарч ирсэн яриа нь бол ямар ч тийм нэг чөтгөрлөг гэх юм уу та тийм муу сүнсний ойлголтын дагуу юм яриаггүй яг Бурхны хэлэх гэсэн үгийг хэлээд тэгээд буцаад тэр хоёрын харилцаа дуусж байгаа тухай гарч байгаа. Тэгэхээр одоо нэг зүйлээ буцаад идэл орё л гэж бодож байлаа л да. Шинэ гэрээ тэгвэл яаж холбогдох вэ гэж тийм. Нэг энэ дээрс би нэг юм асуултыг асуух гэдэг. Тэрний үг бол хуучин гэрэн дээр яг Самуэль гарч ирж байгаа тэр үзэгдлийг хараад нөгөө нэг юу н сүнс дуудагч нэлдэг. Өө чи Саул байсан байна тийм. Тухайн үед энд юу болсон бэ гэвэл тухайн үед Саул хаан өөрийнхөө зарилгаар тухайн үед тэнд байсан мэрэгч төлөөлөгч идвэчнийг бас хөнөөж исэн тухай. Ийм юм хийх юм бол хөнөөн гэсэн юм тэмдэглэл угаасаа Библиэлд байж байгаа. Тэгээд мөн үүгээр барахгүй Левит номон дээр хууль байж байгаа тийм. Шав хаягчд болон сүнс дуудагчдыг хөнөөгдөг юм. Тэгээд эндээс одоо гаргалгаа гарах гээд байгаа. Одоо ингэж Библи хандсан байхад бид нар одоо яах ёстой юм те? Одоо ийм бид нар Христ итгэж бид нар яах ёстой? Энд дээр сарж байгаа Саул хаан тийш очисонгүй мэрэг төлөгч нар очиж байгаа сүнс дуудагчтай. Бид нэр юу бөөдөр оч гэсэн үг юм уу гэсэн юм гаргалгаа гаргах юм. Эсвэл үгүй юм уу те? Эсвэл ал гэсэн зарчим байгаа шүү дээ, хууль байгаа. Эний тухай бидний эсвүүцэх
ёстой юм уу? Ямар үйлдэл гаргавал зүгээр гэж бодож байна. Харин тэгэхээр би лав яг би ингэж сэвсэн бодлоо. Хэрвээ Саулд зөвлөх байсан бол тий бид нар одоо шинэ гэрээнийхээ үүднээс хэрвээ хэлвэл Одоо юу гэвлээс тий бид нар тэр өнцгөөс хараад байгаа шүү дээ. Тэгэхээр нөө Саул бол бурхнаас тухайн үед одоо бурхантай ярьдаг байсан 3 арга зам нь иш үзүүлэлэг зүүд өрийн буюу түмэм шавг хаяхаар ярьж ирсэн. Аль алгаар нь яриаггүй учраас үхэгстэй ярьж болдгоо гэсэн ойлголт байсан учраас тэр төлөх чимдэр очиж байгаа тийм. Тэр өнөөгийн бидний хувьд бол бурхан биднэрт Библийг өгсөн байна. Ариун сүнсийг өгсөн байна. Бас чуулганыг өгсөн байна. Тэгэхээр бид нар тэдэргээр дамжуулаад бурхантай ярьж болно. Тэгэхээр бид нар тийм учраас одоо Саул шиг тэгээд төлөх чимдэр очиад үхэгстэй араас ер нь тэр Библиэлд бичсэн байгаа нь үхэгстэй ярьж гэхээс илүүр магадгүй тэрэн дээр яг их хэл дээр айгүй магадгүй үхэгсдийн араас ирж хөөцөлдөж болохгүй гэсэн тийм утгатай юм шиг байгаа.Ээс үхэгсдийн орноос ер нь одоо тэр үхэгсдийн сүнс бас ирээд идэггүй үгүй юу гэдэг нь бас сонирхолтой байгаа юм да. Библийг бид нэр харах юм бол бас тийм тохиолдлууд ховор тий. Тийм ганц нэг л тохиолдол байгаа Лазарын онцгой тохиолдол. Тийм онцгой тохиолдол. Би бол тэгж л бодож байна. Тийм. Тэгэхээр энэ одоо бид нэр одоо гаргалгаа гарч ярьж эхэлж штэ тий. Энэ бол ийм юм байна гэж. Тэгээ асуултын дагуу бол юу вэ? Бид нэр хэрхэн хандах вэ гэвэл ирж хайх бидний зүйл нь биднэрт байгаа учраас одоо эндэл ирж хайх юм а ирж хайх гэсэн утгатай шүү дээ. Тэгэхээр яг нөгөө бүр ингээд үлгэн өнцгөөс нь аваад үзэх юм бол хүн түрүүний хэлсэн эхлэл номноос харах юм бол хүн юмыг гэмт мөн чанараас таньж мэдэж эхлэхтэй. Одоо сохорсон шинэ гэрээнд бол Паул яг Паулийн тэр үйлс номон дээрх номлолуудыг та хэд мэ завтай бас үзүүл зүгээр тийм. Яг бид нар Паулийн загт одоо номлолуудыг аваад болохоор Паул маань өөрөө харь хүмүүст илгээгдсэн илж. Тэгэхээр тэр хүн янз бүрийн ихтгэл бишрэл сүсэгтэй тэгээ тийм хүмүүстэй очиж сайн мэдээг ярьж номлохдоо энэ талаар их ярьсан байдаг. Тэр нь юу хэлсэн бэ гэхээр та бүхэн тэ яг үнэн мэдлэг үнэн лугаа эргээ. Тэгээ хэлсэн ба та нар апины ирчүүл хэлсэн тэ. Та нар алив талаараа их шүтлэгтэй хүмүүс байна. Гэхдээ та нарын нэг ирж хайгаад байгаа чинь бүх хүмүүст одоо нарыг мандааж ургацыг өгдөг бүхнийг бүтээгч эзэн юм аа. Харин бүх үндэстнийг амьдруулахдаа өөрийнхөө замаар намайг ирж хайж олоосаа гэсэндээ ингээд өөрийнхөө замаар яв гэж хэлсэн. Үлдээсэн юм. Одоо бол харин би бурхан өөрийгөө та нарт Есүс Христээр тий аврагчаар дамжуулан сайн мэдээгээр дамжуулан илчилж чинь та нар үнэн мэдлэг рүү үнэн лүү эргээрэй гэж хэлсэн байгаа юм л да. Тэгэхээр энэ үгээс нарах юм бол бөөмөргөл гэдэг бол яг нэг хүн тийм бүтээгч ирж хайж авч байгаа нэг шат. Тэгээ яг харах юм бол ингээд бөөмөргөл нь өөрөө хөгжиж авчиж байгаа байхгүй тийм. Үхлийн талаарх ойлголт нь байна. За тэр чулуу мод тэгээ сүултээ байгалийн үзэгдэл юу гэдэг нэрээр ингээд ингээс хөгжиж авчихсан л харагдаад байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол бид нар муу сүнсний хийдэг гол зүйлийн тухай бас ярих хэрэгтэй баг тийм. Мэдээж бид нар бөөмөргөлийг ялангуяа түүнд зан уул хийхтэн орж байгаа сүнснүүдийг ажиглах юм бол ялангуяа Монголд ургийн холбоо те танаа тэр удмын хүн чинь байна. Тэр удмын хүн чинь танаа энэ удам мөнгөсөөс энэ гэр бүлээсээ энийгээ илүү хайрлахгүй бол те энийг ингэж аргалахгүй бол амьдраланд ороод чинь гэдэг ч юм аа. Иймэрхүү өнцгөөс айгүй ярьж байгаа. Тэгэд чиний нөгөө түрүүний ярьсан өнцөг байгаа те энэ юг 3 төв гэж үздэг. Дунд твтэн байдаг төөрсөн сүнснүүд их гэх те. Өгсөн сүнснүүдийг тэдгээрийг дуудаж оруулдаг гэдэг ийм ярьж байгаа. Библиэлд ч гэсэн гарч байгаа ерөн муу сүнснүүд те. Муу сүнснүүдийн ойлголт дэлхийгээр явж байгаа тухай. Дээрээс нь бүр бидэнд онцгой нэг мэдлийг өгж байгаа юу бол Йов ном байдаг те. Бурханаас зөвшөөрөл аваад бүр явъя гэх асуудал тарьж байгаа тэр зүйлүүд гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ муу сүнсөл дэлхий дээр маш тодорхойгоор ажилдгаа гэдгийг ерөнхийдөө гаргаж өгч байгаа. Нэг шийдвэр те. Тэгээд дээрэс нь нэг юу илэрхийлэх гэдэг нэг бол хэрвээ бид нар Христэд бид нар хэрвээ бөө болоод удаганыг бид нар энийг бурхнаа ирж чаж бурхныг ирж чаж яваад буруу зүйлээ те
байж байгаа эдгээр хүмүүс юм байна гэж харж байгаа бол тэдний дуудаж оруулж байгаа сүнс нь муу сүнс байх юм бол яах гэдэг шүү дээ. Ерөнхийдөө тэнд муу сүнсний хүсдэг нэг ажил байгаад байна. Тэр нь мэдээж нэг өөртөө мөргүүлэх гэдэг. Тий. Мэдээж яг энэ дээр нөгөө яг чи нэрээ яг гой сэдв юм л. Тэгэхээр энэ нөгөө энэ шашин гэдэг зүйлийн чинь нэг зангилаа хүн байгаатай адилхан. Бас нэг зангилаа нь муу сүнс. Тэгэхээр муу сүнс бол бүр нөгөө бүтээлийн эхнээс унчсан байж байгаад. Адам Яв хоёрыг уруу татчих байгаа шүү дээ. Тэр муу сүнсний гол зорилго нь нөгөө бурханд ер нь бурхантай адилхан болж хүлээмжшүүлэх байсан тийм хүлээмжшүүлэх. Тэгэхээр бурханд нэгэнд хүлээмжшүүлэгдэг үед тэр одоо ингээд хөөгдөд унсныхаа дараа өөр нэг одоо хүлээмжшүүлэгдэж болох байцныг юу зүйл байгаа нь хүн болж тарж байгаа юм л да. Ухамсартай. Тэгээд нөгөө талаас бас бурханыг тий сонголт хийж чадвартай бас бурхан бүтээгч байгаа гэсэн зүн совинтой тэрийг ирж хайж байгаа. Ирэл хайгуул дунд. Яг зөв. Амьдраад ингээд хөгжөө явж байгаа учраас яг тэрэн дээр нь муу сүнс орж ирээд нөгөө Есүсийн нэг жишээ байдаг шүү дээ тий. Есүс дээр очиод за чи надаа мөргөх юм бол би чамд энэ их ид баялаг эрх мэдлийг өгнө гэж хэлсэн. Тэгээ энэ гол нэг зорилго нь нөгөө өөртөө мөргүүлэхийг хүсдэг. Хүндлүүлэхийг хүсдэг. Надад мөргүүл гэж. Тийм мөргүүл гэж хэлж. Дэлхий тэр чинь. Тийм учраас яг энэ хүмүүсийн энэ нэг юм харанхуй монхог энэ шүтэн өөрсдийнхөө гараад бүтээсэн энэ шүтэнүүд дээр нь хэн хамгийн ашигтай тусч байгаа гэхлээр муу сүнс нь тусч байгаа. Нэг талаар бол тий. Муу сүнс яг энэнийх нь ороод яг л тэр одоо удамынх нь хүн ирж байгаа юм шиг дүр гаргаж чадна. Яг тэгвэл муу сүнс одоо Бурхны бүтээлээс ахуулаад Есүс ирээд төгс ялах хүртэл бол тэр оршисоор байна. Маш урт хугацаанд оршиж байгаа. Тэгээ хүний амьдралын бүх түүхийг харж байгаа. Тэгэхээр тэр бол тэгээ өчигдөр бидний юу ийдсэн, юу ярьсан гэдгийг мэдж байгаа учраас тэрэн дээр бол тий бүх зүйлийг бас хэлэх боломжтой болж тарж байгаа юм л да. Теологийн сүнсний муу сүнсний тухай судалгаа хийж хахад миний бас нэг олж харж ирсэн юм нэг юм байна. Тэр нь юу вэ гэвэл муу сүнс хүний өнгөрсөн бүх амьдралыг мэднэ. Яг тэгвэл тэр хамт байсан учраас алдаа оноотой бүгдийг мэдж байгаа. Тийм учраас тухайн хүнтэй хүний өнгөрснөөр нь дамжуулж хүнийг өөртөө мухруулж би чиний наадах чи мэддэж шүү дээ. Тэнгүүд нөгөө хүн яадаг гэвэл юу хинч хараагүй ертөнцөд яагаад мэдж байгаа гэдэг ийм ойлголтоор байдаг гэж яхад гэж аахгүй. Яг судлаад үзэх юм бол муу сүнсний хамгийн хийж байгаа юм бол түүхийг мэддэг. Түүхээр нь дамжиж хүнийг өөртөө татдаг гэж байна. Яг энэ үзэгдлийг мэдээж бид нэр одоо үеийн Монголын магадгүй бөө тэ удган одоо үйлж байгаа зан үйлээс нь хардаг шүү дээ тэ. Чи ингэж алдаа гаргасан байна тэ. Тэр хувцас хай гэдэг ч юм уу тэ. Тэр улаан хувцас тайлч гэдэг юм уу. Тэрнээс ч юм бол чи дороодсон байна. Яг хайгуул улаан хувцас байж идэг ч юм уу тэ. Муу сүнсний яг хоёр муу сүнстэй жоон тогтоод ирэхэд муу сүнс бол ер нь боломжийг алддаггүй. Ястаа. Тий нөгөө Йов ном дээр гардаг нэг жишээ байгаа тий. Йовыг бурхан мэдээж муу сүнсэнд зөвшөөрлөгсөн. Чи Йовын амьд хүрч болохгүй гэж хэлдэг. Харин гэхдээ муу сүнс яадаг гэхээр хүүхдүүдийн амьд хүрч байгаа. Тэр бол яг тэр боломжийг алдаагүй нэг талаараа. Тий маш ашигтай. Тэгээд хэнийг ч гэсэн Саул дээр ч гэсэн эзнээс ч гэсэн муу сүнс тэрнийг маш хэцүү болгодог шүү дээ. Шинэ гэрэн дээр ч гэсэн тий олон хүмүүс бас муу сүнсний тийм нөлөөнд автчих юм уу автцсан ингэ явж байгаа. Тэгэхээр яг тэр талаас нарах юм бол муу сүнс өөрөө ер нь энэ бидний амьдралыг мэднэ. Нөгөө талаараа бас өөрийгөө гэрлийн тэнгэрлэгч шиг харагдуулж чадна. Маш ёс суртахуунтай ч юм уу. Тэгээ маш сайхан зөв зүйлийг ярьж байгаа ч юм шиг харагдуулж чадна. Тэгэхээр тэрний гол зорилго нь юу вэ гэхээр өөртөө мөргүүлэх, өөртөө хүмүүст хүлээмжшүүлэх. Ямар нэгэн дүрээр тэр нь хамаагүй. Ямарч нэрийг харахтаа харж байна. Би бас хүнээр хүндлүүлж байна. Бурхны бүтээлээр. Тэгэхээр би бас бурхан байгаа үстэй гэж магадгүй өөртөө кайф ч юм уу тийм. Хүнээр л авч байгаа юм шиг л харагдаад байдаг л та. Амтдаг тийм. Тэгээд бас нэг орхигдуулж болохгүй нэг хэсэг байгаа. Тэр нь юу вэ гэвэл ер нь шинжлэх ухааны үүднээс энэ бөөмөрглийг ер нь юу гэж хардсан бэ гэдэг ийм асуулт бас бид нэр өөртөө тавих хэрэгтэй баг тийм. Мэдээж таны мэдхүү талаас ярьж байгаа юм чинь. Тэгэхээр эндээс асуух юм бол нэг ийм зарим ийм хариултуудыг юм уу шинжлэх ухаан өгдөг л доо. Зарим нэг үед одоо нэг гадаадын кино ч юм уу тийм. Зүйлүүдийг харах юм бол нэг сэтгэл хуваагдах байлоо тийм. Ухамсар хуваагдах эмгийг гэж ярьж байгаа тийм монголоор. Тэгээд энэ нь юу вэ гэвэл нэг хүний бид 2 3 хүн байгаа юм шиг тийм. Нэг одоо ярьж байгаа нэг өөр хүн болоод ч юм уу хувираад байдаг ийм нэг ийм эмгийн тухай ярьж байгаа. Тэгээд энэ эмгийгээр ерөн бөөг бид нэр тайлбарлаж болох юм уу гэвэл
За энэ нэгээс миний үнцгээс бол гүү гэж хариулах байх те. Энэ бол шал өөр яг бүр онцгой хийж байгаа муу сүнсний ажил юм шиг харагддаг надад бол. Тэгээ мэдээж энэ талаар Библиэлд бас муу сүнс болоод Бурхны хийж байгаа энэ ажлын тухай бас онцгой бас судлаад бас ярилцах бас гоё сэдв бас байгаа л да цаашдаа. Тэгэхээр энийг яг энэ үнцэг дээрээс нь орхи те. Тэгээ шинжлэх ухаанч байдлаар хандах хэрэгтэй. Бид нэр асуултанд энэ сүнслэг зүйлд бол хариулт авах шаардлагагүй байх те. Тийм мэдээж шинжлэх ухаан гэдэг бол нөгөө хүний таван мэдрэх байгаа шүү дээ. Хэмжиж болдог, харж болдог, барьж болдог зүйлийг судлаад тэрийг бол одоо яг бүдүүлгээр хэлбэл шинжлэх ухаан гэж хэлж байгаа. Харин сүнслэг ертөнц болоод сүнсийг бол юу байх боломжгүй шүү дээ. Яг тэр нөгөө шинжлэх ухааны үүднээс бол бариад нотлоод хийх юм байхгүй. Харин энд бол ганцхан баг Библиэс хариулт. Ер нь Библиэс л аавна. Илүү чухалтай. Тийм. Паулийн хэлснээр бол үнэн мэдлэг шинжлэгдсэн хүн. Тэр үнэн мэдлэг шинжлэгдсэн хүн гэж юу хэлээд байгаа вэ гэхээр одоо яг нөгөө нэг бүтээгч маань хэн бэ? Би хэн бэ? За энэ байгаль дэлхий чинь яаж бий болсон юм бэ? Би хаашаа явах вэ? Хэн намайг аврах вэ? Гэдгийг яг мэдсэн хүнийг бол яг Паул нөгөө өөрийнхөө загтлууд дээр энэ бол үнэн мэдлэг шинжлэгдсэн хүн юм аа. Тэр энэ мэдлэгийг авсан хүн бол шинжлэгдсэн хүн болж харж байгаа юм. Нэг талаар бол тийм. Яалтчгүй шинжлэгдсэн. Ийм асуулт гарч иж байгаа юмс. Бүрэн мэдлэг шинжлэгдсэн хүн бөө мөргөлийн тэр сүнслэг ертөнцөөс айх уу гэж. За жишээлбэл Христ итгэж хүмүүсийг харааж болох уу гэж. За надад ийм нэг кейс байна. Тэр кейс нь юу вэ гэвэл шүү дээ, тэ. Намайг одоо миний төрсэн ээж гэх юм уу, тэ. Бөөд үзэлээд урныхаа бод үзүүлсэн байгаа. Тэгээд тэндээс нэг хариулт гарч ирсэн юу вэ гэвэл тэр хариулт нь наад хүн чи яг зөв газараа явж байна. Наад хүнд битгий наашаа дууд тэ тэр Христтэй шүтээ тэгэл явж гэсэн юм хариулт хэлсэн байгаа. Тэгэхээр иймэрхүү хариултыг бас энэ тэнд жишээн дээрээс юу сонсдог шүү дээ тий сонсдог. Нэг Христ зүгч хүн байхад хажууд бөөлөд онгод нь ордгоо гэдэг ч юм уу. Энэ тал дээр юу юм ах вэ? Бид нар одоо яах ёстой вэ энэ тал дээр бас? Бөөлөх болоод энэ ямар нэгэн байдлаас одоо чулуу модч байна уу? Одоо эцэг өвгдөөсөөч байна уу? Одоо ургамал тий байглаас ч байна уу? Ивэл хайж байгаа хүн энэ бол хүний үйлдэл байгаа юм л да. Нэг талаас бол хүний үйлдэл яалтчих. Хүн л тийм хайж явж байгаа. Энэ дээр муу сүнс тоглож байгаа тий. Тэгэхээр одоо нөгөө заримдаа ингэж яриад байдаг шүү дээ. Муу сүнснэр ажил болвол тэгсэн мөртлөө яагаад энэ бөөнөр чинь заримдаа юм сайн хийгээд иддэг юм. Яг буруу юм ярьдаггүй шүү дээ. Зөв юм ярьдаг. Тэгэхээр эн чинь нөгөө бас хүн хизээч өөх гэж өвчин тусуулахын тулд ч юм уу муу юм хайж ирээсээ тийм явдггүй байна л да. Сайн юм хайж байгаа учраас тэнд бас хүний нөгөө өөрийнх нь бүтээгдсэн тэр муу сайныг ялгах ялгаа бас ёс суртахуун гэж байгаа хүн ямар ч хүнд итгэгч биш хүн ч гэсэн ёс зүй гэж байгаа шүү дээ. Тэр нь бас оролцоод явчдсан болов уу гэж бодлоо. Тэгэхээр энэнийг нь мэдээж муу сүнс нэг талаараа бас тэр чинь их ухаанлаг л байгаа шүү. Хизээ хүнд сайхан юм ярьж те гэрлийн тэмдэг илч мэд харагдах вэ. За хизээ бас айдсаар нь дагуулах вэ гэдэг мэдээд байгаа шүү. Бид нар болохоор муу сүнсийг заримдаа ингэж бодохоор яг муу сүнсийг бол одоо нэг магтан ч юм уу зөв талаас нь харах гэхээс илүү муу сүнс бол их ер нь биднээс бол нэг дутхгүй л бас ухаанлаг л харагддаг л да. Хизээ хинт яг уу гэж те бүх хүнийг бурханаас боль гэж хэлэх юм бол бас өөрийгөө шууд илчлэх магадaltaй учраас за магадгүй чамааг зөвшөөрүүлж байгаа нөгөө тэр сонсож байгаа хүмүүст бол миний хүүхд тийшээ явсан ч зүгээр юм байна. Би бас тийшээ явахгүйгээр эндээ байсан зүгээр юм гэсэн бас тийм гаргалгаа гаргаж өгöd тах шиг санагдаад байдаг надад бол. Ерөнхийдөө муу сүнсний ажил за муу сүнсний те ялангуяа тэр хуурам ихэлтэй ажил бол айгүй амар бодитоор те бид нэр ингээд итгэгч биш хүмүүсийн нүдээр бол айгүй тийм бодитоор сүнслэг байдлаар нь хүн чинь угаасаа чи түрүү хэлсэн те нэг сүнслэг тийм дотоороос юм хайж тийм зүн совинтой тэр зүн совингийн тэнцээ татаад байна л да. Бүр сүнслэг зүйл гаргаж ирээ те ярьж хөөрөөд чадвараа үзүүлээд тэгэхээр эн чинь бас тэр талаараа муу сүнс айгүй сайн тоглолтоо хийж ийна л гэсэн үг байна. Тийм муу сүнс бол ямар ч гэсэн бурхныг ялахгүй гэдгийг мэднэ, бурхны хүмүүсийг ялахгүй гэдгийг мэднэ. Гэхдээ тэр хүмүүсийг ялахгүй байлаа гэхэд нөгөө хүмүүсийг өөртөө оруулж болох байхгүй. Тийм учраас тэр хүмүүст бас л нөгөө хүмүүс харахаар нэг ялгахаагүй ёс зүй бас ярьж чадчихээн. Суртахуун бас ярьж чадчихээн. Зарим жижигхэн гайхамшигч үе шидчих үзүүлж бас
болж. Тэгээ энэ дээр бас нэг яригдах нь уламжлал бас орж ирж байгаа юм л да. Харин тийм. Уламжлал гэдэг маань нөгөө хүмүүсийг одоо муу сүнснээс айх айцсаас илүүгээр тэр их нөгөө уламжлал гэдэг нь хүмүүсийг хүндэлдэг юм байна уламжлалаа. Одоо жишээ нь Монгол дээр аваад үзэхэд те нөгөө гал тахих ёс сүлд дуутахын төр бол бүр нөгөө бөөгийн дээр юу үзлээсэн байгаа юм л да. Яг энэ дээр нэг жижигхэн жоохон кейс ирчихдэг. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр одоо энэ гал тахих гэдэг бол бөөгийн бүр эртний үзэл юм байна. Зан үйл юм байна. Тэгээ тэр нь одоо бид нэг монголчууд ярьдаг ч та отхон хүүхдээ галыг гол голомтой өвлүүлнэ гэж яриад байдаг. За энэ нь болохоор тэр нөгөө отхон гэдэг нь туркүүгээр галын хаан гэсэн утгатай үг юм байна. Турк хэлээр. Турк үг юм. Тийм турк үг юм байна. Тэр үуч нэг монгол турк чинь нэг хэл авахтай байж байгаа. Тэгээд нөгөө тий бүр сүлд ингээд салаа явцсан. Тэгэхээр энэ тэр галын хаан гэсэн утгатай учраас хүмүүс монголчууд гал голомтой отхон хүдээ өвлүүлээд за ууган гэдэг үг нь бас түрүү тэр нь удам угсаага заламжлах гэсэн утгатай юм байна. Тэгэхээр энэ тийм учраас нөгөө ууган хүдээ төрөө төр юугаа үлдээдэг уламжлуулж үлдээдэг энэ бөөгийн ёс аа. Тэгэхээр энэ маань ингээд бид нар энийг ингээд ярихаар монголчууд айгу мэрэгэн ухаан юм шиг тий их мундаг одоо дээр үеэсээ уламжлалтай юм шиг санагдаж байгаа боловч энэ бол нөгөө галыг бүр ингэж бурханчлаг шүтдэг байсан тэр үзлээс үүдэлтэй. Ягаад гэвэл тухайн үед чинь галыг мандаг хүн байсан байна. Галаа бүр ингээд унтраахгүйгээд тэрийг ингээд дээдэлдэг одоо тий тэрийг авч явдаг бүр хүүхдтэй галаа өвлүүлж үлдээдэг байсан. Тийм үзлээс үүдэлтэй. Одоо бол гал гэдэг бол тийм чухал биш болсон. Тэгэхээр бид нэг талаараа энэ уламжлалт орсон иймэрхүү зүйлсээс болоод бид нар бөөг бас их хүндлээд ах шиг байгаа юм л да. За тэгээд ямар ч бидний харж ярих үнцэг бол мэдээж Христ итгэх хүмүүс бөө мөргөл болон энэ бөөгийн ёс зүй үзэл баримтлал хэрхэн хандах вэ, хэрхэн бид нэр ойлгох вэ гэдэг үднээс ярилцж байгаа. Тэгээд мэдээж бидний авч үзсэн сая хоёр онцгой зүйлийн тухай ярьлаа шүү дээ. Хүн бол дотроосоо бурхныг өөрөө хайж яадаг, хөсөмжилж яадаг учраас тэгээд тэр нь андуурагдаад мэдээж гэрлийн мэдлэг биднээс байхгүй учраас хүн өөрөө хайгаад 9 жирийн арга замыг хайж олон шашин шүтлэг тэр дундаа тэрний нэг салаанд бас бөө буюу энэ дээр үеэс л сүнслэг зүйл оршиж байна гэдгийг дотроос нь мэдэрсэн хүмүүсийн гаргасан үзэл санаа. Тэгээд одоогор бол зан үйлийн хэмжээд маш их дэлгэрээд байгаа ялангуяа Монголд ийм үзэл юм байна. Тэгэхээр бид нар хүн бол тийм асуудал биш гэдэг юм үзийг гаргаж ирлээ шүү дээ. Тэр хүн бол угсаа бурхны кайн гэсэн хүсэл нь буруу зүйл рүүгээ явсан одоо Афин хотын ирчүүч тэгээ үл мэдэгдэх бурхан гэд бичгтэй нэг чулуу байгааг хараад Паул тэн дээр тоглолт хийж байгаа юм уугаар ямар ч асуудал чинь энэ тэр үл мэдэх бурхан чинь би хилээд үгээ энэ байна гэд сайн мэд ярьдэн шүү дээ. Яг тэрүүн шиг юм байна. Тэгэхээр бид нар бөө болон удан хүмүүст хэрхэн хандах вэ гэвэл тэдгээр хүмүүс ч гэсэн бурхны бүтээсэн бүтээл шүү гэдэг үнцгээс нь дотроосоо бас тэр бурхан хайж явсан тэр үнцг буруу тишийг хазаасан. Тэгээ тэр хазаалтан дээр нь харин сатан буюу муу ярын сүнс гэдэг муу сүнстэй маш сайнаар тоглолт хийгээд байгаа юм байна гэдгийг ойлголт дүгнэлтэнэлт урьж штэ тий. Тэгэхээр одоо ер нь бол яг тийм дүгнэлт урьж байна л да. Яг нэг талаас бол хүн юм байна. Нөгөө талаараа муу сүнс байна. Тэгээд Паулын тэр хэлдгээр ер нь та бүхнийг бас одоо үзэж байгаа хүмүүс байвал Паулийн тэр үйлс номн дээрх одоо түүх болоод Паулийн загтлуудыг маш сайн уншвал тэнд яг үнэн мэдлэг гэж юу вэ гэдгийг маш их тодорхой бичиж үлдээсэн байна тийм. Тэрийг сайн унших юм бол их тодорхой харагдах байна. Тэгээ энэ талаасаа бас нэг ийм дүгнэлт гаргаж болж бид нар хүний итгэл бишрлийг бол ерөөсөө бас хүндлэх ёстой болж байна. Яг тэгвэл тэр бурхны хүнд өгсөн зүүн совин буюу ганцхан хүндэл байдаг. Тэрс одоо өөр одоо аим нохоо бол тийм шүтэг бусад амьтан бол тийм шүтлэг хийхгүй шүү дээ тийм. Шүтлэг бурхан хайгаад явахгүй. Тэрнтэй адилхан. Тэгэхээр бид нар бол нэг талаараа хүний тэр итгэл бишрлийг нь хүндлээд харин шүтээнийг нь болвол бид нар яг жинхэнэ бурхан чинь энд байна гэдэг тэр мэдлэгийг одоо өгөх хэрэгтэй юм болов уу гэж би болсон талаас нь хэлмээр байна л да. Тий. Тэгээд бүгдөө яг энэ дүгнэлтэн дээрээ тулаад нэг өнөөдрийн ярилцлага өндөрлөө тий. Бас нэгэн асуултууд байгаа. Бид нэ дараа нь чухал маш асуудлуудыг асуусан байгаа. Тэр асуудлуудын талаар дахиад ярилцах болно. Тэгээд дараа 7 хоног бас
нэг асуудлуудыг хөндөд бид нараас бид хоёроос өөрсдөө судалгаад тэр үндснээ өөртөө харсан өнцгөөс та бүгдэд ярьж сонирдуулах болно. Тэгээд энэ үртэл биднийг үзсэнд баярлалаа. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр буюу дараагийн подкастаараа уулзлаа. Түр баяртай. Түр баяртай.